Дэлхийн Монголын аялалд багтсан аялагчид маань Улаанбаатароос Улаан-Үүд Итгэл тамбын чиглэлд ийхүү аяны жолоогоо залж байна. Одоо нэрээ хэлээд тэгээд гая юм хүмүүс гарамгай гэдэг компьютерын гарамгай гэдэг намайг уурхайч юм байгаа. Одоо тэгээд итгүүртэй гараад сууж байгаа. Одоо тэгээд орос орны итгэл тамбад мөрөгдөхөд явж байна. Таанад одоо ирүүлэн сайхан яваад тогтоо яваад ирцгээ яа гэж хүсэлээ да. Дэлхийн Монгол аяллалын аялагчид маань албан булгын хил дээр хүрэлцэн ирлээ. Бурятийн нийслэл Улаан-Үүд. Улаан-Үүдийн барилга байшин нь ерөнхийдөө 1990-ад оны ихэнх үеийн Улаанбаатарын 3-4 дугаар хороолтой тун тустай. Харин сүүлийн жилүүдэд хотын захаар өвөрмөц загвартай барилга барьсан байна. Бас Улаанбаатарчуудын мөрөөдөл болоод байгаа давхар зам, том гүүрэн зангилаа барьсан байна. Мөн Арбатын гудамжтай бөгөөд тэрхүү гудамжинд дэлхийн брендийн дэлгүүрүүд болон түүхэн орчин үеийн хөшөө дурсгалуудыг сүмдэрлүүлж байна. Байгаль нуурын зүүн урагш 130 км-ийн зайд Сэлэнг үд хоёрын бэлчээрд байрладаг. Одоо Бурятийн нийслэл хот нь Дорнод Сибирийн эдийн засаг, соёл боловсрол шинжилх ухааны төв бөгөөд харьцангуй залуу эрчимтэй хөгжиж байгаа хот юм аа. Бид дэлхийн хамгийн том толгойн хөшөө буюу Ленин хөшөө дээр Улаан-Үүд хотынхаа бас төв талбай дээр ирсэн байна. Мэдээж аялагчид маань бол дурсгалын зураг татуулж байгаа. Би ч гэсэн юугаараа тутах ингээ селфигээ хийгээл явж байна. Мэдээж та бүхэн энэ сайхан дурсамжтай хөгжилтэй аяллаар бидэнтэй аялах боломжтой. Аялагчид маань бол аялаж байгаа газрынхаа яг тухайн улсын бол худалдааны төвүүдийг үзэж сонирхдаг шүү дээ. Тэгэхээр яг одоо бид бол Улаан-Үүд хотод байрлахад томоохон сүлжээний дэлгүүр дээр ирсэн байгаа. Энэ бол Абсолют гэдэг худалдааны төв. Энэ бол мэдээж маш том худалдааны төв байгаа учраас аялагчид маань бол хэсэг зуурын, зам зуурын хүнсний зүйлээ за тэгээд магадгүй гэртээ хүүхэдтэй бас нэг чихэр жимс ч юм уу цоглуулах ажлыг бол Абсолют дэлгүүрээс бол гүйцэтгэдэг. Дэлхийн Монгол аяллаар аялаад азтан болж джип машина хожоорой. Хүндрэлтний тайлагдшгүй нууцуудын тоог нэгээр нэмж шинэ жилийн ухааныг сөхрүүлж чадсан Бурятийн алдарт Итгэл тамбад аж дорж нь 1852 онд Улзын довд төржээ. Итгэл тамбын тухай итгэмээргүй гайхалтай олон яриа сонсогдсны дотор түнд мөргөн залбирсан олон хүн эрүүл саруулж хүсэл зорилго нь биелсэн гэдэг. Хамблам 1927 оны 6 дугаар сарын 15-нд бясалгал уйлдэн Янхаа суудлаар завлан сууж өөрийн хойтхыг уншсанаар Нирван дүрийг үзүүлсэн байна. За би 1946 оны 10 сард төрс өдрөөрөө хүүхдүүд минь намайг Итгэл тамбад аялуулаад сайхан хамт олонтой 3 өдөр 3 шөнө нэг гэрүүл болж явсандаа их баярлж байна. Итгэл тамбадаа ирүүл хүүхдүүдтэй ирүүл сайн сайхныг хүсье. Итгэл тамбадаа мөргөд одоо явж байна да. Би өөрөө өмнө говийн хүн 8-9 хүүхэдтэй энэ сайхан аялалд оруулж өгсөн хүүхдүүдтэй өөр хүүхдүүдтэй ачтай нэртэй баярлалаа. За өнөөдрийн мэндийг та бүхэнд хүргье. Бид Дэлхийн Монгол аяллаар аялаад эрхүү Улаан-Үүд хотод ирээд 2 хоноод 2 өдрийн аялалд хийгээд их юм үзэж, их юм мэдэж нүд их тайлж байна. Тэгээд энэ Дэлхийн Монгол аяллынхаа хамт олонд
сайн сайхан бүхнийг хүсье. Сэтгэл өндөр байна. За сайн байцгаана уу? Намайг Туул гэдэг. Би Номын Айлдан компаниас ээлж амралт аваад ингээд аяллаар явж байна. Тэгээд аяллаа сэтгэл бол өндөр байна. Ийм сайхан энергитэй газар ирээд сайхан энерги аваа буцаж байгаадаа маш их баяртай байна. Би барахаас өмнө шавнартаа 75 жилийн дараа миний биеийг шалгаараа хэмээн загсан нь өөрийн хүч чадал болоод амжигтай болж үлдэхээ мэдж байсныг гэрчилж байгаа юм аа. Бямд Оржев багшийнхаа гэрээслийн дагуу анх 1955 онд шарлыг нь хүндэхэд би энэ огт өөрчлөгдөөгүй маш сайхан үнэр анхилж байсан гэдэг. Итгэл хам хорвоогоо сальсан атлаа 75 жилийн турш амьд сэрэн хүний шин чанарыг агуулж байгаа би цогц өдий хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа юм аа. Бурхны шашинд Эрэм Бодгороосын номын сайн сонсогч хэмээн шав нарыг төлөөлүүлэн сүм хийдийн хаалганы дээд талд барилах номын хүрдний хоёр талд бэлэгдэж байрлуулсан байдаг. Эр Бодгороос нь амар амгалан, Эм Бодгороос нь хоосон чанарыг бэлэгддэг. Евологийн датсанд Эрэм Бодгороос байдаг нь бас нэгэн гайхамшиг юм аа. Хүслийн гаданда хүслээ шивнэхдээ 10 метрийн зайнаас нүдэнэн 2 гарын алгаа чиглүүлэн алхаж гурвалжин дүрстэй хүслийн хаданд хүрэх учиртай юм аа. Хүслийн хаданд чин сэтгэлээсээ залбирваас сансан бодсон хүсэл биелэх нэг уртай. Дэлхийн Монгол аялал компани нь аялсан цагаас эхлээд өнөө хүртэл аялсан автобус тус бүрээс нэг азт нь шалгаруулж үнэгүй аялах хэрэгээр шагнасаар ирсэн. Аял болгоноос автобус болгоноос шалгуулдаг байгаа. За, амна сайн. Цаа болчихно. Амнараа гэж үзүүлсэн юм уу? Юм ба. Автортай. 너 지고 리터 암개가 지금 전화. 자, 10원 비 비시면 10원 들어가. 10원 들어가. Өдлийн аялалдаа бидэнтэй хамт аялаарай. Дэлхийн Монгол аяллаар аялаад азтан болж джип машина хожоорой. Аялагчд маань маргааш өдөр нь хамбын аршаанаас ундаалж бие сэтгэлээ хариуцгаж итгэл тамба амьд сэрүүн байхдаа энэхүү аршаанаар бие хариуцгаж ундаалж uuсан учраас хамбын аршаан хэмээн нэр идэж. Уг аршаан нь нойр улчирхай, нойргүүдэл, сахарын өвчнөд сайн аршаан юм аа.
Хүрхийг хүссэн газартаа мэрэгжлийн жолооч тухтай автобусаар хүргүүлж, хөгжилдөө хөдөж мэрэгжлийн зурагчдаар зураг авахулж бичлэгийг хэлгэсэн аялагчид маань дурсамж дүүрэн сэтгэл хангалуун буцлаа. Энэ удаагийн Дэлхийн Монгол аяллаар хамтдаа аялсан нийт аялагчдаа эрүүл мэндийн хамгийн сайн сайхныг хүсээрөөё.